Хүс, хий, хүр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. За өнөөдөр бас нэг асуултын тухай ярих хүсэлтэй байна л да. Залуучууд маань надаас юу гэж асуудаг вэ гэвэл окей чи яаж Америкт очиж сурах вэ? Гадаадд л сургуульд сурчвал их зүгээр байна гэсэн тийм загтал бас айгүй их хүлээж авдаг л да. Тэгэхээр би залуучуудаа юу гэж хэлмээр байна вэ? Заавал гадаадд очиж сурах хэрэгтэй юу? Эсвэл Монголдо сурах хэрэгтэй юу? Ер нь энэ талаар юу гэж бодож байна вэ гэжсэн тийм асуулт надад асуудаг учраас энд хариу өгөхийг хүслээ. Тэгэхээр хамгийн гол нь тэ сургуульд сурах гад байгаагийн зорилго юу вэ гэдгээ хамгийн түрүүнд гаргах хэрэгтэй. Яагаад гэвэл би зарим нэг хүмүүсээс гадаадд сургуульд сурч байгаа хүмүүсээс загтал бас их ирдэг л. Яагаад гэвэл би өстой сургуульд орохоос өмнө маш их хэрч хүчтэй байсан. Өстой бүгдийг бүр хийж чаддаг мундаг охин байсан, мундаг залуу байсан. Тэгтэл энэ гадаадд тэ Оросд, Америкт эсвэл Японд сургуульд ирчээд бүх юм утгагүй санагдсан, хичээл маань хэцүү болсон, хичээл давтагч сонирхолгүй болсон. Тийм учраас яасан сэрцэн өмнө ангахын тийм учраас би одоо хичээлдээ явхаас дургүй өрөөд хэдэн удаа тасалдсан, ээж авдаа хэлээгүй одоо яах вэ гэсэн тийм загтууд би ясаа айгу хүлээж авдаг л да. Тэм болохоор яах гэж гадаад ирж сурсан юм бэ тийм ээ, тэр зорилгоо мартагдсан байхгүй. Хүмүүс нөгөө зорилго тавихааруусаа гадаадд сургууль сурчил байвал боллоо гэд бодчихдаг. Тэгтэл нөгөө гадаад руу явах боломж нь гараад ирчдэг. Тэгэнгүүт нөгөө тэр мөрөөдөл нь биелэгдсэн учраас цаашаа яхаа шууд зогсоодог л доо. Тэгтэл яг сургуульд яах гэж сураад байгаа юм. Сургуулаа төгсчхөөр яах гээд байгаа гэдэг зорилго байхгүй учраас тэр хооронд төрчдөг юм шиг надад санагдсан. Тийм учраас сургуульд орохоос өмнө тийм ээ 10 дугаар ангиад төгсөхөөс өмнө яах гээд сургуульд орох гээд байгаа юм гэдгээ тэр зорилгоо гаргах хэрэгтэй. Сургуульд ороод төгсчихснийхаа дараагаар яах юм бэ гэдэг тэр зорилгоо заавал гаргах хэрэгтэй юм шүү. Ингэж гаргаснаар тийм ээ тэр аль сургуульд сурах вэ гэдэг зорилго чинь гарч ирнэ шүү дээ. Хэрвээ тэр сургуулаа төгсчөөд юу хийх гээд байгаа юм ч гэдэг юм уу, тэр зорилго чинь тодорхой байгаа бол тэр зорилготой хүрэхийн тулд та хаана сурах хэрэгтэй байгаа юм? Монголд сурах хэрэгтэй байгаа юм уу? Монголд тэр сурах гээд байгаа мэрэгчлэр чинь байна уу? Байхгүй бол гадаадд аль сургуульд явах гээд байгаа юм? Явах юм бол яах уу гэж бүх тэрийгэ детальчилж нэгэнгүү гаргаснаар та өөрийнхөө тэр асуултанд хариу өгөх юм шүү гэдгийг хэлэх хүсэлтэй байна. Тийм учраас өөрөө өнөөдөр сууж байгаад сургуульд сурах зорилго чинь юу вэ? Сургуулаа төгсчөөд гаргах тэр хийчихэд юу хийх гээд байгаа юм гэдэг тэр зорилгоо хамгийн түрүүнд гаргах хэрэгтэй шүү гэдгийг хэлэх хүсэлтэй байна. Хүс, хий, хүр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.